Сайд Баццэгтэй ярилцахад бэлэн болоод байна. Оройн төргий танд. За, ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд за өнөөдөр засгийн газар хоорондын 10 санамж жижигт гарын үсэг зурсан. Таны хувьд бол бас 2 санамж жижигт гарын үсэг зурсан. Ер нь энэ удаагийн айлчлал ямар ач холбогдолтой болж байна гэж таниад өгөн чинь. За та бүхэнд энэ өрөөний мэндийг хүргье. За бүгд найрамдах эмнэлэг улсад 6 жилийн дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хэрэгжүүлж байна. За бүгд найрамдах эмнэлэг улстай Монгол улс дипломат харилцаа тогтоогод яг 70 жил болж байгаа. Тэгэхээр энэ 70 жилийг ойг бид нар жилийн хугацаанд тэмдэглээд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаагийн одоо хамгийн оргил хэсэг нь буюу төрийн айлчлалаар бүгд найрамдах эмнэлэг улсын ерөнхийлөгчийн урилгаар бол төрийн айлчлал хийж байгаа. За энэ айлчлал өөрөө маш их ач холбогдолтой. Бүгд найрамдах эмнэлэг улс Монгол улс хоёр бол оюун санааны хөрш гэдэг их сайхан юм томьёолтой стратегийн түншлийг хөгжүүлж байгаа маш эртний түүхтэй харилцаатай улс орн. 70 жилээр бидний харилцаа бол хязгаарлагдахгүй. 2500 жилийн тэртегээс одоо бүгд найрамдах эмнэлэг улстай бид нар харилцаж ирсэн энэ түүхийн, соёлын маш их баялаг харилцааг хөгжүүлсээр ирсэн. За сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 10 жилийн харилцааг бид нар өнөөдөр нэлээд сайн дүгнэж ярьлаа. Бүгд найрамдах эмнэлэг улсын ерөнхий сайд 2015 онд Монгол улсад төрийн айлчлал хийж байсан. За тэр айлчлалаар бид нар томоохон энэ эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэх төслүүдийг ярьж хэлэлцээд ажил хэрэг болгоо явж байгаа. Тусны үйлдвэр ингээд ашиглалтанд орсон тохиолдолд цаашдаа түүхийн эдийн асуудлыг өөрөлдөл газрын төсний бүтээгдэхүүн, газрын төсний их усүрээ олборлох, хайгуулах чиглэлд бас хамтарч ирж болох юм а гэдэг энэ зүйлийг ярьсан. За соёл урлаг, боловсрол, түүх, шашны чиглэлээр бас нэлээд олон хамтын ажиллагаануудыг баримт бичигч дурсан. За бид нар бас олон жилийн хугацаанд ярьж ирсэн жишээлбэл Богдхан музейн сэргийн засварлалт засварыг эндхийн талаас бас дэмжлэг үзүүлж засах. За гандан тэгшлэг хийдийн номын санг одоо барьж байгуулах. За тэр дундаа 1 сая номыг одоо захин хэлбэр шилжүүлэх төсөл. За эндхийн одоо дунд сургууль бас Монгол улсад байдаг. За энэ сургуулийн боловсрол цаашдаа хүүхдүүдийг илүү одоо мэдээллийн технологи болон технологийн чиглэлээр сурахад нь анхаарах. За аутсорсингийн төв мэдээллийн технологийн салбарт эндхийн дуршлагыг нэвтрүүлэх энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх чиглэлд бас ахис дэвшил гаргая гэсэн. За англи хэлний багш бэлтгэх, мянган багш бэлтгэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээ. За инженер техникийн ажлнууд тэр дундаа газрын төсний үйлдвэр, уул уурхайн чиглэл, мэдээллийн технологийн чиглэлийн инженерүүдийг бас мянгаар тогтохгүй бэлтгэе гэдэг энэ сайхан зүйлүүдийг бид нар ярьж одоо байгуулсан баримт бичгүүдийнхаа хүрээнд ингэж тохиролцлоо. За энэ жил энэ айлчлалын хувьд бол одоо яг стратегийн түншлэлийг өргөжин хөгжүүлэх гэж байгаа тийм. Ер нь цаашид за харилцааныхаа түвшинг яаж ахиулах юм, ямар боломж байна гэж бид нь харж байна. Тийм сайн хэлсэн, бид нар цаашаа маш өргөн олон боломжууд байгаа. Тэрний нэг нь бид нар иргэд хоорондын харилцааг нэлээд ач холбогдол өгч илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлалын чиглэлээр ихэд бид нар шууд нислэг байхгүй учраас иргэд төдийлөн одоо байн бос зорчоод байдаггүй, дамжиж явдаг. Тэгэхээр бид нар шууд нислэг эхэлж байгаа. Улаанбаатар, Дээлээ, за бас шаардлагатай орон нутгуудад бид нар чартер нислэг, захиалга нислэгүүдийг хэвшүүлье. Байнгын тогтмол юм шууд нислэгтэй болёо гэдэг энэ зүйлийг ярьсан. Одоогор бол шашны аялал жуулчлал Монголоос өөрөлдөл эмнэлэг нэлээд жуулчид ирдэг. Гэхдээ тэр нь жилд одоо 1-2 удаа байдаг. Тэгэхээр бид нар тогтмол энтгэхээс Монгол улсад бас аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүн хоорондын харилцаа, ялангуяа залуучууд солилцоо, боловсролын салбарт бас илүү олон тооны оюутнуудыг сургах энэ асуудлыг ярьсан. Тэгэхээр эргэжил бид нар одоо энтгэхийн талаас өндөр дэд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх ийм хамгийн одоо эцсийн бас нэлээд томоохон төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа. Сая бас хамтарсан 70 жилийн ойн марк нээлтийг бас модын ерөнхий сайдтай ерөнхийлөгч нээсэн тавхан харсан баг. Ингээд одоо дахиад дараагийн уулзалтад хүлээж байна. Бүгд найрамдах эмнэлэг улсын ерөнхийлөгчтэй уулзсан. За мөн бусад батлан хамгаалахын сайд болон бусад одоо өндөр дэд хэмжээний төлөөлөлтөд уулзаж үргэлжлүүлээд айлчлалын үндсэн 2 хоногт бас ажиллана. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За үзэгчдээ хөтөлбөрийн энэ хэсэгт гадаад харилцааны сайд Баццэгтэй ярилцлаа.